Chatbot таны бизнесийн тоноглол. Товч дарсан болон асуулгад хариулсан байдлаар нь хэрэглэгчийн хандлтыг шин чанаруудад ангилж хадгалдаг. Ингэснээр хэрэглэгчдийг бүлэглэж масс мессеж илгээхэд чухал ач холбогдолтой байдаг юм. Асуулгаар атрибут хэрхэн үүсгэх талаар та асуулга зэсний хичээлээс үзээрэй. Харин одоо товч дээр хэрхэн атрибут үүсгэхийг зааж өгье. Нэр өгөөд атрибутаа үүсгэхэд текст болон лист гэсэн хоёр сонголт гарч ирнэ. Текст сонголтыг тайлбарлаж өгье. Хэрэглэгчийн дарсан товч дээр атрибутаа сонгоод утгаа тухайн товчноос хамаарч нэр өгч үүсгэж өгнө. Харин листийг сонгох юм бол товч дээр атрибутаа тохируулахад нэр өгч үүсгэхгүйгээр урьдчилан бэлдсэн листэд оруулсан утгууд сонголтоор гарч ирдгээрээ текстээс ялгаатай байдаг. Харин систем нь ажил хялбарчлах зорилттой зарим нэг нийтлэг атрибутыг суулгаж өгсөн байдаг бөгөөд тохируулах бол та системийг сонгоорой. Chatbot таны бизнесийн тоноглол.